Энэ удаагийн хичээлээр бид худал ташаа мэдээлэл худал мэдээллийг хэрхэн илрүүлэх вэ гэсэн агуулгаар хичээл орох болно. За ингээд хичээлийн агуулгатай танилцъя. Худал мэдээлэл гэж юу болох тухай. За худал мэдээлэл тэгээд түүний ангилал гэсэн агуулга орж ирж байна. За мөн худал мэдээллийн жишээ, худал мэдээлэлтэй холбоотой судалгаа. За төгсгөлд нь худал мэдээлэл хийгээд хүний эрх хоорондоо хэрхэн хамааралтай юм бэ? Худал мэдээлэл нь хүний эрхийг зөрчиж байгаа тухай хэсэг орж ирж байна. За ингээд хичээлийн дүгнэлт хэсгээр өнөөдрийн онлайн хичээл өндөрлөнө. За энэхүү хичээлээр бид худал ташаа дэгс мэдээллийг хэрхэн таних вэ? Тэдгээрийн ялгаа хийгээд үр нөлөөний талаар ойлголт өгөхийг зорж байна. За ингээд хичээлийн эхэнд нэгэн судалгааг харуулъя. За энэ бол монголчуудын мэдээллийн хэрэгслийн хэрэглээний судалгаа байгаа юм. Энэхүү судалгаа хэвлэлийн хүрээлэнгээс 2021 онд хийсэн. За ингэхдээ 40 хүртэлх насны хүмүүсийн мэдээллийн хэрэглээг судалсан. Судалгааны тоон мэдээллээс харахад Монголд 10 хүн тутмын 9 нь интернетийг тэр дундаа фейсбુકийг хэрэглэдэг гэж бол хариулсан байгаа юм. За энэ дундаа фейсбુક бол 86% хэрэглээтэй байна. Давхарцсан тоогоор гэсэн үг. За ингээд дараагийн дугаарт телевизийг монголчууд өргөн хэрэглэж байгаа. Энэ нь бол 67% тай. Фейсбુકийг хараахан хэрэглээний хувьд гүйцэх байна гэсэн үг. За үүний дараа мэдээллийн сайтууд орж ирж байна. За тэгээд мөн доошлох юм бол ойр дотны хүмүүсээс, найз нөхдөс, бусад сошиал медиа хэрэгслээс, жишээ нь Instagram-аас, Telegram-аас гэх мэтээр бусад сошиал медиа хэрэгслийг хэрэгэлдэг гэсэн үг. За судалгаанд оролцогчдийнхоо нэг хүнээс 25 настай эрэгтэй оролцогчоос асуусан. Тэгээд энэхүү оролцогч бол өглөө сэрэнгүүтээ фейсбુકийг хэрэглэдэг. Мэдээлэл авахд их хялбард хүн байдаг. За ихэвчлэн таньдаг хүмүүс ингээ фейсбુકт байдаг. Тэр хүмүүс өөрийн зурагтайгаа за тийм учраас баталгаатай итгэж болох ус мэдээлэл байдгаа гэж бол хариулсан байна. За дараагийнх нь слайд болохоор бас энэхүү судалгааны өргөтгөл хэсэг байна. Энэ дээр бол фейсбુકээр түгээж байгаа мэдээллийн хэлбэрийг бол тоолж үзсэн байна. За энд сонгуулийн үеэр түгээсэн мэдээллийн хэлбэрүүд тийм ээ постуудын хэлбэрийг харах юм бол 29% нь видео, за зураг бол 31% тай, текст бүхий мэдээлэл бол 44% тай байдгаа гэсэн ийм судалгаа гарсан байна. За тэгээд хэлбэрийн хувьд мөн зурган постэр хэлбэрийн ийм сонгуулийн сурталчилгааны төрлийн постэр ийм мэдээллүүд 17% тай. За шогсон, илгэлсэн ийм мем хэлбэрийн мэдээлэл бол 7% тай байдгаа гэж мэдээллийн хэлбэрийн судалгаан дээр харагдаж байна. Тэгэхээр өнөөдрийн хичээлийн сэдэв бол худал дэгс хуурамч мэдээллийн тухай. Тэгээ мэдээлэл гэдэг бол өөрөө хэлбэрийн хувьд янз бүрийн хэлбэртэй байж болно. Видео мэдээч гэсэн видео учраас дүрстэй учраас үнэн гэж өнөө үед үзэх боломжгүй болсон байна. Ягаад тэгэхээр видеог янз бүрийн технологийн дэвшил ашиглаад хурамчаар хийх боломжтой юм болсон. Тэгэхээр худал мэдээлэл гэдэг бол бүх төрлийн хэлбэртэй байдаг. За энэ хүү бидний хийсэн судалгаа бол сонгуулийн үеэр түгээсэн мэдээллүүд иймэрхүү төрлийн хэлбэртэй байдгаа гэсэн ийм судалгаа байгаа юм. За дэлгэцэнд нэгэн худал мэдээллийн жишээ та бүхэнд харуулж байна. За энэ бол нэгэн фейсбુક хэрэглэгч фейсбુકийн номонд дурлагчдын фейсбુક дэх холбоо гэдэг ийм нэртэй группэд пост хийсэн байна. За тэгээд энэхүү пост нь бол 29 минутын хугацаанд тийм ээ түгээгдээд 29 минут 30 минут болоход л 8900 хүн 890 хүн тийм ээ хандсан лайк дарсан ийм пост байхжээ тийм. За тайлбарыг нь унших юм бол хогийн савнд номоо хайсан хүн байна гэдэг чинь тийм. Номоо хайсан танд гэж хэлье. Борооны өмнө амжиж ухаж гаргаж ирлээ. Дон Кихотоос ахуулаад ялалтын дуун хүртэл байна. Бүгдийг нь уншина гэсэн ийм тайлбартай мэдээлэл байна.
За тэгэхээр хогийн дээр ингээ номоо хийсэн байна. Дотор нь үн цэнтэй номууд их байна гэсэн ийм пост байна гэсэн үг. Гэвч энэ хүү мэдээллийг нягтлаад үзэх хэрэгтэй. Ингэж нягтлахын тулд бол мэдээллийн зургаар нь интернетээр хайж үзсэн байна. За хайж үзэхэд энэ хүү мэдээлэл нь худал мэдээлэл болох нь тогтоогдож байна. За ингэхдээ зургаар нь хайж үзсэн, зургийн цаана байгаа энэ орон сууцны хорооллыг харах юм бол манайд нийтлэг түгээмэл байдаг тийм ээ 9 давхар ийм хүчний өвсөрмөл орон сууцуудтай андуурагтахаар харагдаж байж магадгүй. Тэгээд ингээд зургаар нь хайж үзээд тухайн орон сууцыг томруулаад харах юм бол энэ бол Монголд Улаанбаатарт тийм ээ байдаггүй ийм одоо орон сууц гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ зураг бол өөр газар авсан зураг Монголд гэсэн үг биш. Тэгээд тайлбар дээр нь байгаачлан бол одоо энэ хүн бол тийм ээ хогноос ухаад ийм олон номтой болсон гэж байгаа нь худлаа мэдээлэл болох нь үүгээр нотлогдож байна гэсэн үг. За зургаар нь хайж үзэхэд бол энэ бол зүүн Европын одоо нэг хотын одоо төвийн орон сууцны хороол байсан. За тэгэхээр ийм зураган дээр одоо тайлбарыг нь худлаа өгөх хэлбэрээр бас ийм төрлийн худал мэдээлэл интернетэд, фэйсбүүкт одоо байх боломжтой гэдгийг үзэгчид маань бас анхаарах хэрэгтэй. За худал мэдээллийн ангиллын тухай ярья. За худал мэдээллийг 3 ангилдаг. Нэгдүгээрт нь худал мэдээлэл буюу disinformation гэдэг ийм төрлийн ангиллал байна. За хоёрдугаарт нь ташаа мэдээлэл буюу misinformation гэсэн ийм ангиллал байна. За худал ташаа гэж байна тийм. Ташаа монголчууд бид нэр ташаарлаа, ташаарсан байна гэж хэлдэг тийм. Эндүү ташаа зүйл болжээ гэж ярьдаг. За 3 дугаарт нь дэгс мэдээлэл тийм ээ. Дэгсдүүлсэн мэдээлэл байна. За чи яриад эндүү дэгсдүүлж байна. Надад чинь дэгсдүүлсэн хэрэг боллоо гэж ярьдаг. Тэгэхээр энэ байдлаар одоо мэдээллийг 3 ангилдаг байх нь байна. За энэ хүү 3 ангилсан мэдээлэл одоо задлаад тайлбарыг нь уншийе. За disinformation буюу худал мэдээллийн ангиллыг харах юм бол тодорхойлолт нь хуурм мэхлэх, заллин мэхлэх одоо зорилгоор санаатай худал төөрөгдүүлсэн мэдээлэл хийх, түгээхийг бол одоо худал мэдээллийн эхний ангиллалд нь ордог байна. Хоёрдугаарт нь ташаа мэдээлэл. За ташаарсан ийм мэдээллийн тодорхойлолт нь бол үзэгчдийг, уншигчдыг тийм ээ хуурм мэхлэх зорилгогүйгээр одоо ийм буруу худал мэдээллийг түгээсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл зорилгогүйгээр андуураад одоо ийм ташаараад ийм мэдээлэл түгээсэн бол ташаа мэдээлэл гэдэг байх нэ. За 3 дугаарт нь дэгс мэдээлэл. За энэ бол зорилго нь тодорхой. Ямар зорилготой юм бэ гэхээр хин нэгнийг гутаанд оромжлох, нэр хүндийг нь одоо сэвтүүлэх ийм зорилготой мэдээлэл байдаг. Гэвч тухайн түгээсэн мэдээллийнх нь одоо зарим хэсэг нь үнэн байдаг. Жишээ нь одоо нэг хүн одоо санаатай санаанд бүгээр янз бүрийн буруу зүйл хийчлээ гэж бодоход тэр хүний хийсэн гин буруутай үйлдэлийг нь дурдаад дээр нь нэмээд бүр зохиогоод баахан худал мэдээлэл хийгээ тэр хүнийг бүр харлуулад нэр хүндийг нь бүр байхгүй болгох тийм ийм мэдээллийг бол одоо ийм mal information буюу дэгсдүүлсэн мэдээлэл гэж үздэг байх нь байна. Тэгэхээр энэ бол одоо ер нь бол маш хортой ийм төрлийн мэдээлэл. Хүнийг бол одоо за тэгээд хүний гэр бүлийг, найз нөхдийг гутаанд оромжлох, нэр хүндийг нь сэвтээх зорилготой ийм мэдээлэл байдгаа гэсэн үг. За сонгуулийн үеэр улс төрчид рүү, нэр дэвшигчд рүү одоо дайрч давшилсан ийм мэдээлэл бас түгээмэл явах нь бий. За энд бол бас бидний хийсэн судалгааны хэсэг харагдаж байна. За мөн одоо сонгуулийн үеэр хийсэн судалгаа байна. За сонгуулийн үеэр фэйсбүүкээр ямар төрлийн мэдээллүүд хамгийн их явж байна вэ гэдгийг бол мэдээллийн агуулгаар нь ангилж харж үзсэн байна. За эндээс харах юм бол за гэмт хэрэг, зөрчил, алдаа, буруу үйлдэлийн талаар мэдээлэл бол 30-аас 37% байна. Энэ бол одоо өнгөрсөн улсын хурлын сонгуул болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үеэр гэсэн үг. Мэдээж гэмт хэрэг, зөрчил, алдаа, буруутай үйлдэл хүн гаргасан бол тэр тухай ярьж хэлэлцэх, тэр түүнийг одоо ярилцах тийм ээ постлох хүмүүст одоо энэ талаар сэрэмжлүүлэх нь зөв байлгүй яах вэ гэвчиг энэ дотор бас түрүүний хэлсэн хүнийг гутаанд оромжлох ийм төрлийн мэдээлэл бас явж явах магадaltaй гэсэн үг. За хоёр сонгуулийн мэдээллийг харах юм бол
сошиал медиагаар тэр дундаа фейсбүүкээр бол энэ сонгуулийн үйл явц сонгогчийн боловсролын тухай мэдээлэл харилцан адилгүй хувьтай байгааг харж байгаа бах. За иргэдийн төлөөлөгчдийн хурал буюу иргэд өөртөө хамгийн ойр байдаг хүмүүсийг төлөөлөлтөд сонгодог ийм сонгуулийн үеэр дөнгөж 15%-тай байгаа бол улсын хурлын сонгуулийн үеэр 46%-тай харьцангуй бас боломжийг байна гэж үзэж болохоор байна. Тэгэхээр сонгогчийн боловсролын мэдээлэл, сонгуулийн үйл явцын тухай хэлэлцэх, тэгээ ийм төрлийн мэдээлэл фейсбүүкээр ер нь сонгуулийн үеэр бол болж игэл өндөр явж явцсан зүгээр юм байгаа. Яг тэгэхээр энэ өөрөө иргэд олон нийтэд хэрэгтэй. Энэ талын мэдээллийг хуваалцаж тэндээс зөв мэдээллийг авч байх нь сонгогчийн боловсролын тухай мэдээлэл авч явах нь бол чухал хэрэгцээтэй гэсэн үг. Гэвчиг одоо эндээс харахад бол иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үеэр 15%-тай гэдэг нь харьцангуй доогуур байна гэсэн үг. За тэгэд дараагийн дугаарт улс төрийн бодлого хандлтын талаар за энд бас нэг ноцтой өндөр байгаа хувь нь бол энэ 35-аас 37%-тай. За юуны талаар байна. Ашиг сонирхол улс төр арга гэр найз нөхөд хөрөнгө санхүүгийн талаарх мэдээлэл байж байна. Энэ бол бас харьцангуй өндөр байна гэсэн үг. Гэтэ мэдээж энэ талаар хэлэлцэж пост хийж болдгүй яах вэ? Гэвчиг энэ дотор худал мэдээлэл бас агуулгаж явах боломжтой шүү гэдэг үүднээс сошиал медиад иргэд бол эргэлзэж нухацтай хандах шаардлагатай юм аа. За худал мэдээлэл нь хүний эрхийг зөрчиж байна гэдгийг бол одоо сүүлийн одоо 20-од жил дэлхийн нийтээрээ ярьж байна. Ягаад тэгэхээр интернет хэрэглээ өргөн царгууратай дарахсан. За интернет бидэнд олон талын одоо давуу тал боломж олгож байгаа. Мэдээллийг маш хурдан хүлээж авдаг болж байгаа. Хоорондоо одоо хил хязгааргүй харилцах юм боломжийг олгож байгаа гэсэн давуу талтай боловч нөгөө талаар худал мэдээлэл маш их одоо төгөж хүний эрхийг одоо зөрчиж байна гэдгийг бол Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамбле 2013 онд за хуралдаад ийм одоо уриалга гаргасан. За энэ нь бол одоо цахим орчинд халдшгүй байх хүний эрхийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэдгийг бол дэлхийд дахинд улс орнуудад уриалсан байгаа юм. За энэ дундаа бол цахим орчинд халдшгүй байх эрх, интернетэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх мэдээллийг авах, тийм ээ, эрх чөлөөг одоо ийм тусгайлан одоо баталгаажуулсан юм олон улсын стандарт бол энэхүү одоо уриалга болж байна гэж бид үзэх хэрэгтэй юм байна. Тэгэхээр дэлхийн нийтээрээ худал мэдээлэл хийгээд хүний эрхийн талаарх ийм хандлага, үзэл хандлагатай байна. Тэгэхээр мэдээлэл авах, мэдээллийг хэрэглэх, мэдээлэл аваад боловсруулад тэр талаар үзэл бодлоо илэрхийлэх энэ эрх гэдэг ямар чухал вэ? Гэвч нөгөө талд хүний эрхийг зөрчсөн ийм худал мэдээлэл их байгаа шүү гэдгийг энэ дээр онцолж хэлхийг хүслээ. За дараагийн дугаарт худал мэдээлэл, худал хуурмаг одоо яриа ийм одоо мэдээллүүд гэж байна. Үүний сөрөг үр нөлөө ямар байд юм бэ гэдгийг нэгэн социологч Эрдэмтэн бол хэлсэн байдаг. За энэ хүн бол Сэм Харрис гэдэг Английн судлаач, философч хүн. За худал мэдээлэл, худал хуурмгийг ер нь бол 3 ангилсан. За эхнийх нь нөгөө эрх мэдэлтэй одоо хүмүүсийн ярьдаг ч юм уу тийм худал хуурмаг байна те. Одоо хүмүүсийг иргэд олон нийтийг, ард иргэдийг төөрөгдүүлэх зорилготой ийм одоо эрх мэдэлтэй хүмүүс хэрэг худлаа яриад байх юм бол худал мэдээлэл түгээгээд байх юм бол үр нөлөө нь их сөрөг. Энэ бол засгийн газар за тэгээд томоохон одоо компани аж ахуйн нэгжүүдэд итгэх итгэлийг алдагдахад бол хүргэдэг гэсэн ийм сөрөг үр нөлөөтэй байх нь. За сул дорой одоо тийм одоо явган тийм одоо гэж ярьдаг да монголчууд тийм ээ. Тийм одоо худал хуурмаг одоо тийм зүйлс, тийм яриа бол яадаг вэ гэхээр хүмүүсийг их тийм хүйтэн цэвдэг болгоход хүргэдэг. Хүмүүсийг энэ бол яах вэ? Энэ хүмүүс угаасаа л ийм одоо муу хүмүүс, тааруухан хүмүүс, ийм дорой хүмүүс байдаг. Тэднийг битгий хандаарай, битгий одоо авч хэлэлц гэдэг ч юм уу ийм нийтээрээ ийм цэвдэг болоход хүргэдэг. Тэгэхээр ийм сул дорой, ийм явган худал хуурмагуудыг бас гааруулж бас болохгүй юм байна. За хувилдааны онолчдын тийм худал хуурмаг гэдгийг
бас энэ Сэм Харрис гэдэг эрдэмтэн бас хэлсэн байна. Тэгэхээр юу гэдэг юм одоо жишээ нь вакцин бол одоо буруу вакциныг хэрэглэснээр одоо ингээд хүн шууд өхөлт хүрж байна гэдэг ч юм уу ийм одоо дэлхийн нийтээрээ дунд бас ингээд яригдж идэг их тийм одоо хэцүү тайлбарлахад хэцүү за тийм одоо хуурамч шинжлэх ухааны төрлийн одоо худал хуурмагууд гэж байдаг. Ийм төрлийн худал хуурмагууд нийгэмд хит гарах юм бол нийгмийг одоо шинжлэхийг оролддог сэхэтэн хүмүүс ийм хүмүүсийн одоо шударга занд ийм хүмүүсийн хүч хөдөлмөрт итгэлийг бол сарниулдаг, хөсөрдүүлдэг. Тэдний одоо тийм сэхэтэн хүмүүс хичнээн зөв ярьж исэн ч гэсэн тэдний ярианд одоо итгэхэд бэрх болгодог, эргэлзээ төрүүлдгээрээ ийм одоо хуйлдааны онолч маягийн худал хуурмаг бол нийгэм тасар хортой гэдгийг энэ хүү эрдэмтэн хэлж байсан байна. За ингээд худал хуурмгийн талаар ангиллыг бид авч үзлээ. За худал хуурмгийн талаар судалгаа, худал хуурмгийн тухай тодорхой жишээ бас авч үзлээ. За мөн худал хуурмгийн тухай нийгэм социологи, философийн одоо эрдэмтэн хүмүүс юу гэж үзсэн бэ гэдгийг энэ хүү хичээлдэр авч үзлээ. За дүгнэлт болгоод цөөн хэдэн зүйлийг энд дурдъя. За худал мэдээлэлтэй тэмцэхийн тулд юун төрөнд олон нийтэд худал мэдээллийг илрүүлэхэд туслах ийм хэрэгцээ шаардлага байна. За ингийн тулд хэвлэл мэдээллийн суурь боловсролыг нэмэгдүүлэх, иргэд олон нийтийн шүүн тунгаах сэтгэлгээг дэмжих шаардлагатай. За дараагийн дугаарт баримт шалгах байгууллага, за мэрэгжлийн сэтгүүлчид баталгаатай их сурвалжийг ашиглахыг бол зөвлөх. Энэ талын одоо сурталчилгаа хийх шаардлагатай. За эрх баригчид худал мэдээлэлтэй тэмцэхийн тулд мэдээллийг нуун дарагдуулах биш, үл хайхрах биш, харин ч одоо зөв мэдээллийг нэм даруй өгөх юм бол шаардлага нийгэмд байна. Яагаад гэвэл худал мэдээлэл маш хурдан түгдэг. За олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал мэдээллийг илрүүлэх, за үүний тулд технологи ашиглах юм боломжтой. Одоо дэлхийн нийтээр хэмжээ оюун ухааны худал мэдээлэл илрүүлэхэд сургая, ашиглая гэдэг ийм хандлагатай болсон байна. За худал хуурмаг мэдээлэл тараасан одоо тийм платформ, пэйжүүд одоо эзэн хин ажилуулгын тодорхойгүй пэйжүүд байдаг гэж ярьдаг те. Энэ пэйжүүдийг олох, за цаашлаад өөр бусад мэдээллийн сувгууд дээр худал мэдээлэл түгээсэн бол хариуцлагыг тооцож байх ийм зохицуултыг бол эрх зүйн зохицуултыг бол бас хийх хэрэгтэй. Гэхдээ мэдээж энэ дээр түрүүн хэлсэн Нүбийн ассамблегийн зөвлөснөр бол хүний одоо үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумигдан боогдуулахгүйгээр зохицуулалт хийх ийм одоо эрх зүйн зохицуулалт шаардлагатай. За төгсгөлд нь худал гуйвуулсан за ийм одоо хүний нэр төр алдар хүндэд халтсан агуулга мэдээллийг хянах устгахад засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд тийм ээ. За технологийн компаниуд ийм одоо бизнесийн байгууллагууд хамтран ажиллах бол хэрэгцээтэй байна. За ингэснээр бол одоо худал хуурмагт мэдээлэлтэй, үр дүнтэй тэмцэх боломжтой гэсэн үг ээ. За ингээд өнөөдрийн хичээл энэ хүрээд өндөрлөж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.